Нэг цэцлээд чтай юу? Өчлөг хийсэн юм уу? Сайн байцгаана уу үзэгчдээ. Хийлэгийнхэн блог дээрээ тавтай мэрэл та нараа ханд ихээд маш сайхан байна. Эсвэл би яг шинэ жилээс өмнөх өдөр бичлэг гэсэн юм. Тэрнээс хойш нэг чивчлэг нэмж оруулаагүй. Би олон 7 хоногийн зайтай ч юм уу бичлэг оруулъя гэж бодсон. Оруулаад явъя гэж бодсон юм тий. Боломжгүй мөлий. Одоо ч гэсэн хичээл орсон. Ерөөсө боломж гарахгүй 7 хоногийн зайтай бичлэг оруулна гэж худлаа л юм билээ л дээ. Тэгээд би олон нэг бичлэг оруулах гэж үзсэн. Тэгсэн харин тэр бичлэгийн хугацаа нь нөгөө нэг хэтэрсэн гэж ерөөсө YouTube дээр тавигдаж болохгүй байсан. Тийм болохоор би бичлэг оруулж чадаагүй. Одоо л нэг багийн хэмжээний бичлэг хийхээр тань хадиргээд байна. Тэгэхээр өнөөдөр би нэг хүнтэй хамт бичлэг хийхээр болсон байгаа. Тэр зочин маань манай дүү буюу миний хөрхөн гүнж Элия. Тэгээд босож иш. За тэгэхээр би дүүтэй хамт бичлэг хийж Элия жоохон баста. Тэгээд ийм хөрх хэмдэгтэйгаа би өнөөдөр надад бичлэг хийж болохгүй гэд хаад харин дүүтэйгээ хамт бичлэг хийж нэг хөрхөө хүүхдтэйгаа. За тэгэхээр иймэрхүү байна. Та нар сайн уу? Тэгээд чигээр тухай яриа. Тэгээд их ч надад хөөхөн гэж авшишин. Тэгээд би бас хөөхөн. Надад хөөхөн. За би танд юм хатаж хэлгээд нэг та нар нандаа гэж хайгаад нандаа гэд энэ гингүүтэй нөгөө нэг юм амтаж нандаа гэж хайгаад энэ тэгээд тэгж YouTube-ээс хайж үзэх юм бол хүүхдийн YouTube channel гарч ирэх байгаа. Тэгээд subscribe-лаарай гэж хүсдیں۔ Яг л тэр хүүхдийн ангийн хүүхдийн YouTube channel байгаа. Би болж өгүүлээ. YouTube channel-ын постлаад үгүй. Чадахгүй ч бич магадгүй байгаа. Тэгэхээр дараагийн бичлэгээр явуулцгаая. Дараагийн бичлэг хүртлээ. Түр. Баяртай. Оргилч хөрхөн байгаарэ. Ja. За.